Алтан газ. Бол шөнө болохоор л өөр хүн болдог байв. Өдрөн дээр чимээгүй бусдаас ялгархыг хүсдэггүй жирийн л хөө. Харин нар жаргаж тэнгэрийн хаяанд анхны одоо нэвчж эхлэхэд болдын дотор нэгэн гэрэл асна. Тэр гэрийнхээ ард өвсөн дээр дэвсгэр толгооноосоо дээш дэлхийгцэн тэнүүн удам огторгуйг ширтэн хэвтэнэ. Түүний хувьд шөнийн тэнгэр бол дэлхийн хамгийн гайхалтай ном байв. Намрын тунгалаг шөнүүдэд тэнгэрийн гүн, хүйтэн, тоо томшгүй оддоор дүрм байдаг. Бол тэр оддыг ширтэхдээ цаг хугацаагаа алддаг байв. Нэг од нөгөөгөөсөө улаавтар, нөгөө зинхэрдүү, нэг нь догтун, нөгөө нь анивчин. Тэр тэдгээрийг өнгө байрлал, хоорондын зайг цээжлээд тэнгэрийг өөрийн хуучин над шиг таньдаг болсон байлаа. Тэр оддыг харж байхдаа бол анх удаа өөрийн жижиг бус харин асар уудам орчлонгийн нэг хэсэг болсон мэт мэддэг байв. Нэгэн шир тэр анх удаа харваж буй оддыг харсан юм. Тэнгэрийн нэг булангийн гэрлэн зураас зүсээд агшин зуурт алга болов. Бол амьсгаагаа дарж тэр зураасыг удаан санаж явв. Тэр зүйл хэдэн зуун жилийн өмнө насаж хэдэн зуун жилийн дараа түүний нүдэнд хүрсэн байж магадгүй. Тэр шөнөөс хойш болд тэнгэрийг зүгээр л од гэж бос харин цаг хугацааны гүн түүхэн уудам далай гэж харах болов. Энэ нь түүнд хийлж ярихын аргагүй гайхамшиг байсан ч тэр гайхамшиг хуваалцах хүн түүнд байсангүй. Тэр өвөөгөө хуужаа авдраас олсон хагархай дурангийн шилээр өөрийн жижиг дуранг уралсан байлаа. Кордонын хоолой, 2 шил, наалд. Тэр өөрийн бүтээсэн тэр дуранг хорвоо дээрх ямар ч эрдэнэсээс илүү нандиндаг байв. Дэвтэртээ тэр одод хоорондын шугам татаж өөрийн гараар тэнгэрийн зургийг буулгасан. Долоон бурхан, сүүн замын мананцсан туяа, тэнгэрийн хойд зүгт хөдөлгөөнгүй тогтсон алтан гадас. Тэр бүгдийг нэрээр нь мэддэг, нүдэндээ анайдч зурж чаддаг байлаа. Чи оддоор юу хийх гэж хүүхдүүд түүнээс асууна. Оддоор гидсээ задахгүй шүү дээ. Болд хариу хэлдэггүй. Зүгээр л мөрөө авчаад өнгөрнө. Гэвч дотроо та нар мэдгүй. Тэр од бод өөрийн гэсэн түүхтэй гэж бодов. Тэр оддод дурлах нь өвөөгөөс нь болсон юм. Бяцхан байхад нь өвөө нь түүнийг өвөр дээрээ суулгаж тал нутгийн шөнийн тэнгэрийг зааж оддын нэрсийг хэлж өгдөг байлаа. Өвөөг нь нас барсны дараа бол давдраас нь хагархай дурангийн шил олж түүгээрээ дуран урсан юм. Тэр шилээр тэнгэр харах болгондоо өвөөгийнхөө дулаахан хоолой сонсох мэт санагддаг байв. Бусад хүүхэд хөл бөмбөг тоглож морь уралдаж байхад бол дэвтэртээ одод суудаг нь тэр байлаа. Тэнгэр бол түүний өчүүхэн биш байж чадах ганц газар байсан юм. Тэр намар сургуульд бүтээлийн үзэсгэлэн боллоо. Бол шүн нойргүй хонож дурангийнхаа шилийг арчиж тэнгэрийн зургаа цэвэрхэн дахин буулгаж бахтан очив. Тэр ширээн дээр дуран зураг тэмдэглэлээ дэлгээд хүмүүс ирэхийг хүлээв. Цээжинд нь баяр, баясгалан, төгшүүр зэрэг бужигнаж байлаа. Гэвч энэ удаа болсон өөр байв. Эхэндээ зүгээр л байв. Хэдэн эцэгийг ширээний дэргэд өнгөрч "Өө, гоё юм" гэж толгой дохив. Нэг бяцхан охин дурангийн сонирхож болд түүнд сүүн замыг хэрхэн харахыг тайлбарлаж өгөв. Охин гайхсан нүдийг хараад болдын цээж бахархлаар дөрөв. Магадгүй өнөөдөр хүмүүс ойлгоно. Магадгүй тэр ганцаардхаа болно гэж тэр бодов. Тэгтэл том ангийн хэдэн хүү ширээний дэргэд ирэв. "Энэ юу вэ? Хоолой юу?" гэж инэв. Бол тэнгэр шинжлэх сонирхолтой. "Шүн зөнгөө од тоолоод суудаг" гэж нөгөө хүүхэд хэлэхэд хүүхдүүд хөхрөлдөв. Тэр хүү дуранг нааш цааш мушгиж газар унгаж орхив. Шил нь хагарч кордон нь няцарч болдын хэдэн жилийн хөдөлмөр шалан дээр унав. Хүүхдүүд зочин зайлж заал нэг хором чимээгүй болоод дараа нь дахин шуугилдав. Тэр үед болдын хүндэлдэг нэгэн багш дэрэгдүүр нь өнгөрөн газрын хагархай шилийг хараад толгой сэгсрэв. "Хүүмэн, тэнгэр ширтээд хоосон зүйлийн оронд гар дээрээ ажил сур. Од чинь чамайг тэжээхгүй" гэж тэр зөөлөн боловч хаахрангүй хэлв. Болд газар унсан дурангийнхаа ширхгийг шүүрэн авч гэрлүүгээгүй. Нүднээс нь нулимс мэлмэрнэ.
Тэр бүрий босон сумын гудамжаар гэрүүдийн цонхны дулаахан гэрдлийг өнгөрөнгөө. Гудамжаар тааралцах хүн бүр түүнийг хараад инээж буй мэт бүгд түүнийг шоолж буй мэт санагдав. Гэртээ хүрэхэд сээжинд нь ичхөөр уур гуниг холилдон шатаж байлаа. Тэр хэдэн жил шүн бүр ширтэж, зурж, мөрөөдөж байсан бүхэн нэг хүүгийн ганцхан хөдөлгөөнөөр шалан дээр хагарсан байв. Тэр шүн гэрийнхээ болонд сууж тэнгэрийн зургаа гартаа барьж удаан ширтэв. Дараа нэг нэгээр нурж эхлэв. Тэдний зөв од тоолоод юу хийх юм? Би яагаад бусдаас өөр байгаа юм бэ? Маргаашаас би бусадтай адилхан болно. Тэнгэр ширтгээ болно. Тэр өөрийгөө хорвоогийн өчүүхэн тоосонцор мэд олон хүний дүндний дунд алга болж буй нэгэн мэд мэдэрч байлаа. Цээжинд нь аргацсан гуниг асар том давшгүй уул мэд санагдав. Аав нь буланд суух тамхиа ороож байснаа хүүгийнхээ урагцсан зургийг чичирсэн гарыг нь анзаарав. Цөөн үгтэйж тэр хүн анзаарсан. Тэгээд л тамхиа онтрааж дээлээ нөмрөв. Болд гэж зөөлөн дуурав. Дээлээ хүмүүс намайг дагаад гар. Хаашаа аваа? Шүн дунд болж байна шүү дээ. Нэг зөөл үзэл яа өмнө. Тэр хоёр гэрээсээ гарч сумын гэрэлтэй айлуудыг ардаа орхиж харанхуй тал руу алхав. Хөл дор хагарсан өвс шаржигнэ. Хөр шайлын нохоо тэр хоёрыг дагаад хэсэг явсаар дараа нь зогсож хойноос нь ширтэн үлдэв. Гэрлээс хол очиод аав нь зогсов. Дээшээ хар гэж тэр хэлв. Бол толгоогоо өргөв. Тэгээд амьсгаан түр зур тасрав. Сумын гэрлээс хол харанхуй талд тэнгэр огт өөр байлаа. Тоолж барамгүй одод. Болтын урд нь хизээж үзээгүй тийм олон од. Толгооноос нь дээш цэлмэг огторгойг бүхэлдэн дүүргэн анивчиж байв. Сүүн зам тэнгэрийн хагас тойрон сүү асгасан мэт цайрна. Тэр уудан байдал түүний амьсгалыг боох мэт байлаа. Аав нь өвсөн дээр сув, болд хажууд нь сув. Хэсэг хугацаанд хоёулаа юу ч хэлсэнгүй зүгээр л тэнгэрийг ширтв. Хэдэн од байна? Тоолж чадах нь уу? Гэж аав нь эцэст нь асуув. Үгүй ээ гэж болд шивнэн. Хэд олон байна? Энэ тэнгэр дэлхий дээр төрж байсан бүх хүнээс ч олон од бий гэж чи мэдхүү? Тэр оддын хамгийн өндрөөс манай сум харагдах болов? Үгүй байх. Жижигхэн цэг байхгүй болохгүй. Тэгвэл тэндээс чи харагдах уу? Өнөөдөр сургууль чамайг шоолж инээлсэн тэр хүүхдүүд харагдах уу? Тэдний инээд сонсогдох уу? Болд хариулсангүй. Гэвч цээжин дэх том уул нь яагаад ч баг зэрэг намтсан юм мэт болов. Хол хээр газраас чонын уул чимээ сонсогдов. Хүйтийн салхи өвсийг даллаж аав хүү хоёрын амьсгалах агарт цагаан утаа татав. Тэнгэр тийм нам гүм, тийм удан байсан тул тэдний доорх бүх зүйл сумын сургууль тэр өдрийн инээд өчүүхэн хол санагдав. Аав яарсангүй. Тэр чимээгүй байдал хүүдээ бодох зайгүй. Хүү минь гэж аав үргэлжлүүлв. Чиний асуудал чамд уул мэд санагдаж байгаа. Гэвч энэ тэнгэрийн дор тэр нь нэлсний ширхэг шиг жижиг юм. Том асуудал гэж байдаггүй, зөвхөн хит ойроос харсан жижиг асуудал л байдаг. Холоос дээрээс харуул бүх зүйл жинхэнэ хэмжээнд ордог. Тэр нэг хором чимээгүй болов. Эртний хүмүүс ажлыг аргаар агсмыг зүүгээр гэдэг юм. Хамгийн хүчтэй зэрлэг адууг хүчээр биш арга ухаанаар номхотгодог. Хүний амьдралд тааж боломгүй зангилаа гэж үгүй. Шидэж боломгүй зөөлж гэж үгүй. Зөвхөн арга нь олдоогүй байгаа зүйл л гэж байдаг. Тэр арга үргэлж бий. Чи түүнийг хайх ёстой. Бууж өгөх ёсгүй. Чиний дуран хаагарсан гэж үү? Шилэн олно. Дахин урлаж болно. Зурагч нь урагцсан гэж үү? Зүгээр хിവэрэ байгаад
Тэнгэр хിവэрэ байгаа тул дахин буулгаж болно. Хүүхэд инээсэн гэж үү? Тэр инээд маргааш мартагдана. Эдгээрийн нэг нь ч давтагдшгүй зүйл биш. Зөвхөн өнөөшин чамд том санагдаж байгаа жижиг зүйлс юм уу? Бол тэнгэр рүү ширтсээр сонсож байв. Аавынхын үг тэр уудам чимээг үед нэг нэгээрээ зүрхэнд нь був. Гэхдээ аава бол эцэст нь шивнэв. Хэрв энэ тэнгэрт ийм олон од байдаг бол, хэрв би ийм өчүүхэн жижиг бол, тэгвэл би байсан байгаагүй ялгаагүй юм шүү. Намайг хэн анзаарах вэ? Аав инээмсэглэв. Тэр гараа өргөж тэнгэрийн нэг буланг зааж өгөв. Тэр хамгийн бүдэг одыг харж, тийм ээ тэр жижигхнийг, тэр од хичнээн бүдэгч өөрийн гэрэлтэй. Хажуугийн од түүний оронд гэрэлтэхгүй. Хэрв тэр унтарвал тэнгэрт нэг нүхэлд нь огторгой дүлдэх од гэж байдаггүй хүмүн. Нэг бүрэн хэрэгтэй учраас л байдаг юм. Гэхдээ түүнийг хэн ч анзаардаггүй биз дээ гэж болт хэлв. Анзаардаггүй гэж үү? Аав инээмсэглэв. Тэр бүдэг одны гэрэл нь энд хүрэхийн тулд хэдэн зуун жилийн аяссан байж магадгүй. Бид одоо түүнийг харж байна. Чи түүнийг харж байна. Анзаарахын тулд хамгийн тод нь байх албагүй. Зүгээр л өөрийн гэрлээ үнэнчээр асааж байхад л хизээ нэгэн цагт хаа нэгтээ хин нэгэн түүнийг харна. Тэр дараа нь 7 бурхан руу заав. Тэр 7 оддыг хар, 7 бурхан. Одоо тэр болонгийн 2 оддыг даг. Тэр чигтээ хар. Тэнд алтан газ. Тэнд ганц од байна. Тэр нь алтан газ. Бусад бүх од шүн жөнгөө тэнгэрийг тойрон иргэдэг. Гагцгүй алтан газ хөдөлдөггүй. Тэр хаанч хизээж тэндэл байдаг. Эрт цагт аянчид, малчид шөнийн талд нутагт төөрвөл тэр одыг хайж байсан. Алтан газыг олбол хойд зүг хаана байгааг, гэр нь хаана байгааг мэддэг. Тэр хүүрүүгээ эргв. Тэнгэр түмэн од, харин алтан газ ганцхан. Хүн бүр өөрийн гэрэл, өөрийн алтан газ байдаг. Олон хүний дунд явхдаа ихэвчлэн хамгийн тод, хамгийн чимээтэй оддыг дагахыг хүсдэг. Босож чиг болохыг хүсдэг. Гэхдээ бусдын гэрлээр явсан хүн төөрдөг юм. Чи өөрийн алтан газаа олох ёстой. Тэгээд олон түмний тунд түүнийгээ буулд. Болд аав руугаа харав. Минийх юу вэ аава? Чи бусдын хардггүй зүйлийг хардаг. Тэд доод тоолж яадаг юм гэж инээдэг газар чи гайхамшигыг хардаг. Чиний гэрэл тэр. Босож чиг болохын тулд түүнийгээ бүү бөхөөх юм. Тэнгэр чамайг тэр гэрлэр чинь л санана. Аав хэсэг чимээгүй болов. Дараа нь ховорхон тохиолддогоор нь өөрийнхөө тухай ярив. Би залуудаа чам шиг байсан. Бусдаас өөр. Бусад хүүхэд адуу хариулж бүхийн барилдаан барилдаг байхад би уулын модоор хөгжмийн хуур уралдаг байлаа. Хүмүүс намайг шоолдог байв. Би ичээд хуураа галд хийж босчих болсон. Олон түмний дунд өөрийгөө алдсан. Тэр одод руу ширтв. Тэр өдрөөс хойш би өөрийн нэг гэрлийг унтраасыг ойлгоход олон жил зарцуулсан. Чамайг тэр алдааг давтаасаа гэж би хүсэхгүй байна хүмүн. Хүн бусад чиг болох амархан. Харин өөрийнхөө үлдэх нь зориг хэрэгтэй. Тэр шөнө аав хүү хоёрын удаан хугацаанд талд унцав. Бол аль хэдийн оддыг ширтсээр цээжин дэх том уул нь намдаж харин дотор нь нэг жижиг дүл дахин асаж байгааг мэдэрч байсан юм. Эцэст нь аав нь босож хүүгийнхээ мөрөн дээр гараа тавив. Тэд гэрийнхээ зүг буцан алхав. Бод алхах замдаа дахин дээш харна. Тэр оддыг урдын адил харж байсан ч тэр оддыг өөр нүдээр харж байлаа. Тэдгээр од түүнийг шоолж ичиг өчүүхэн болж байсангүй. Харин тэд бүгд тэнд өөр өөрийн гэрэлдээ тэнд ч мөн адил гэдгийг сануулж байгаа мэт байв. Тэр шөнө болд олон жилийн дараа мартахгүй нэг үннийг зүрхэндээ авч явсан юм. Тэнгэр хичнээн удамж түүнд ганцхан алтан газ бий. Маргааш нь бол дургцсан зургийнхаа хэлтэрхийг цуглуулж шинээр дахин буулгаж эхлэв.
Дурныхаа хагархааг төвд өвөөгөн авдраас өөр шил хайв. Тэр өглөөс ирэхэд цээжин дэх уул нь хаа нэгтээ алга болсон байлаа. Тэр дургаа дахин урлахдаа гар нь жижирсэнгүй. Энэ удаа тэр хин нэг нь харуулах гэж биш, зүгээр л өөрийнхөө төлөө Тэнгэрийг үргэлжлүүлэн харахын тулд хийв. Шин шилээ тосны цаасаар арчиж, кордонын хоолойдоо суулгаж, шүн болохыг тесэн ядан хүлээв. Тэр шүн анхны одоо нэвчхэд бол дахин дээвэр дээр гарав. Дурныхаа дотор болон долоон бурхан дараа нь алтан гацыг олж харав. Тэр од хിവэрээ хөдөлсөнгүй тэндэл байв. Хүүхдүүд дахин инээх үед тэр анх удаа мөрөө хавцсангүй. Тэр зүгээр л дээш тэнгэр рүү харав. Тэдний инээд аль хэдийн түүнд эсний ширхэг шиг жижиг болсон байлаа. Дараагийн жилүүдэд бол өсөж өндөр болсон. Тэр одоо ч ширтгээ зогсоосонгүй. Бусад хүүхэд шиг том болохдоо мөрөөдлөө орхиж бодит зүйлийн хойноос явхад бол Тэнгэрийн зургаа улам нарийсан ном уншиж асуулт асуусаар байв. Заримдаа түүнийг шоолсон хэвээр. Гэвч тэр болгон тэр аавынхаа үгийг, тэр шөнийн уудам тэнгэрийг санана. Тэргүүрийн алтан гацаа олсон байсан тул бусдын хаашаа хошуурсан түүний замаас нь булгах чадахгүй байлаа. Олон жил аяндаа өнгөрөв. Болд сумын сургуулиа төгсөж оддын тухай мэдлэгээ гүнзгийрүүлэн судлахаар хот руу одов. Тэр нийслэлийн их сургуульд одон орон судлалын ангид хэлсэв. Тал тутгийн хүүгийн хувьд хот танихгүй хүүтэн асар том байлаа. Хичээл хүнд, олон оюутнууд мундаг байлаа. Болд анх удаа л өөрийгөө дахин өчүүхэн олон дунд алга болсон мэдэрч эхлэв. 2 дахь жилийн хагас тэр чухал шалгалтанд онов. Тэр шалгалтад хэдэн сар бэлдэж шүн бүр номоо нээж нойргүй хонсон байв. Гэвч дүн зарлагдах өдөр самбар дээрээс өөрийн нэрийг хайхад тэнд унсан тэмдэг тавиатай байлаа. Бол нэг хэсэг тэр самбарыг гайхан ширтв. Алдаа байх ёстой мэт. Гэвч алдаа байсангүй. Профессор нь дүүнийг дуудаж "Чи их зүтгэлтэй хүү байна. Гэхдээ магадгүй энэ салбар чинийх биш байх. Олон хүнд дундаа замаа сольдог юм" гэж хэлв. Тэр үг болдын зүрхэнд жадалсан мэдгүн оров. Тэр багшийн өрөөнөөс гарахдаа хөлн жичирч чихэнд нь олон жилийн өмнөх тэр хүүхдүүдийн инээ дахин сонсогдох мэт болов. Тэр өрөөнөөсөө хэдэн өдөр гарсангүй. Хотод түүнд найз цөөхөн, гэр нь хол, цээжин дэх хуучин том уулан дахин ургаж түүний бут дарах шахав. Тэдний зүв байсан. Би хэд хүндрийг хүссэн. Энгийн ажил олж бусад шиг амьдрмаар байна. Яагаад би өөрийгөө тамлаад байгаа юм бэ? Хотын олон мянган зохны гэрэл, олон мянган танихгүй царай болдыг улам бүр өчүүхэн болгож байв. Энд хинч түүний оддыг анзаардаггүй. Тэр ангийнхаа бусад оюутнууд шиг практик ашигтай мэргэжил рүү шилжүүл амьдрал нь амар болох байсан. Бусдыг дагдаг тал чимээтэй замаар явбал хинч түүнийг шоолохгүй. Энэ бодол түүнийг тайвшрал мэт санагдсан ч тэр бодол бүрийн дараа дотор нь нэг зүйл унтарч буй мэт хүйтэн мэдрэмж үлдэж байлаа. Тэр шөнө тэр оршин суугаа байрныхаа дээвэр дээр гарав. Хотын тэнгэр гэрлээр угаагдаж оддын бараг харагдахгүй байв. Хэдэн 10 сая гэрэл доороос асахад дээрх оддын гэрэл живж тэнгэр хоосон бүдэг сарал болжээ. Бол тэр хоосон тэнгэрийг ширтэн энэ хотод хүн өөрийн оддоо хүртэл хардггүй юм байна гэж бодов. Тэгтэл тэр нүдээ нарийсхан удаан ширцээр хотын гэрлийн дундуур хэдэн бүдэг оддыг ажиглав. 1, 2, 7 бурхан. Хотын гэрэлд бараг живсэн ч тэр тэнд байв. Тэр булангийн 2 оддыг дагааж нүдээ чиглүүлв. Тэнд бүх гэрлийн дунд хөдөлгөөнгүй тэрэл хിവэрээ алтан гац байв. Болдын нүднээс нүлмэс цэлэг нэг бүрлдэж эхлэв. Аавынх нь холой олон жилийн цаанаас сонсогдов. Тэр хаанч хизээж тэндэл байдаг. Тэр шөнийн уудамтал хүйтэн агаар аавынхаа дулаан хоолой бүгд нэг агшин зүрхэнд нь буцаж ирэв. Хотын олон мянган гэрэл түүний оддыг бүдгэрүүлж чадсан ч
унтрааж чадаагүй байв. Тэр гэрэл тэнд дээр хിവэрэ байсаар л байжээ. Болт гинэт ойлгов. Тэр өөрийн алтан газаа алдаагүй. Зүгээр л хотын гэрэл давтан дээшээ харахаа мартсан байжээ. Профессорын үг, унсан шалгалт, олны дунд алга болсон мэдрэмж, энэ бүхэн хит ойроос харсан учраас дуул мэт том байсан. Тэр шөнө бол гэртээ өндөр настай хавруугаа залгав. Аваа, би шалгалтандаа унсан. Тэд намайг энэ салбар чинийх биш гэж байна. Утны цанаас аав нь удаан жимээгүй байснаа хэлв. Дээвэр дээрээ гараад алтан гацсаа олж харвуу минийхүү. Чадсан аваа. Тэгвэл чи төөрөөгүй байна. Ажлыг аргаар хүмнэ. Шийдэж болохгүй зүйл гэж үгүй. Зүгээр л арах нь олтоогүй байна. Битгий боожиг. Болд болж өгсөнгүй. Тэр унсан шалгалтаа дахин өгөхөөр зүтгэв. Аавынхаа үгийг санаж тэр бууж өгөхийн оронд арга хайв. Юунд бүдэрснээ нэг нэгээр нь олж ойлгоогүй зүйлээ дахин уншиж шинэ аргаар сурав. Шүн бүр бусад унтсан хойно тэр номоо нээж цонхоор бараг үл үзэгдэх оддыг хаяа ширтэн амарна. Олон сар инхүү өнгөрөв. Хагас жилийн дараа тэр шалгалтаа дахин өгч энэ удаад ангийнхаа хамгийн өндөр оноог авлаа. Профессор нь толгой тахив. Би чиний тухай эндүрчээ гэж тэр хэлв. Жилүүд өнгөрсөөр болд их сургуулаа төгсөж одон орон судлаач болов. Хотод том судалгааны байгууллагад үлдэх боломж олдсон ч тэр нэр алдар тод гэрлийн хойноос хөцөлдсөнгүй. Оронд нь тэр төрсөн нутаг руугаа сумынхаа сургууль руу багшаар буцав. Тэнд хүүхдүүд тэнгэрийн тухай, оддын тухай заадаг болов. Сумын хүмүүс хотод үлдэх болох байсан хүн юунд буцаж ирэв гэж гайхдаг. Бол өөрийн гэрлийн хаана асаахаа мэддэг байлаа. Тэр багшийн хувьд хичээлийн дүнг хамгийн түрүүнд харддаггүй байв. Оронд нь тэр болонд ганцаардан суусан, бусдаас өөр зүүдтэй, нүднийх нь гэрэл бусдад ойлгодгүй тэр л хүүхдийг хайж байлаа. Учир нь тэр өөрийнхөө хүүхэд насыг тэдэн дотроос хардаг байв. Тэр тэдэнд чиний зөв байна. Өөрийнхөөрөө бай гэж хэлэх нэг хүн хэрэгтэй гэдгийг мэддэг байлаа. Учир нь түүнд хизээ нэгэн цагт тийм үгийг хэлж байсан. Нэгэн намрын үд сургуулийнхаа үзэсгэлэн дээр болонд ганцаараа зогсож буй нэгэн хүүд анзаарав. Тэр хүү гартаа өөрийн уралсан өрөөсгөл дуран барьсан бусд нь хүүхдүүд нь шоолон инээж байгааг харж зогслоо. Бол түүн рүү алхаж очив. Тэр дурангаар юу хардаг вэ гэж тэр зөөлөн асуув. Хүү гайхан дээш харав. Оддыг. Гэхдээ бусад маань намайг солиотой гэдэг. Бол нэмсгэлв. Тэр хүүгийн бүрэн дээр гараа тавив. Өнөө шөнө сэлмэг байх юм байна гэж тэр хэлв. Намайг дагаад гарах уу? Нэг юм үзүүлье. Тэр шөнө тэр хоёр сумын гэрлээс хол харанхуй тал руу алхав. Хөл доор хагдарсан өвс шаржигнаж хоёр хүний амьсгалах хаагаар хүйтэн цагаан цантна. Хөр шайлын нохоо хэсэг дагаад дараа нь зогсон үлдэв. Олон жилийн өмнө тэр шиншиг. Бол тажуугийн жижиг хөөрөөгөө харав. Тэр хүүгийн нүднээс өөрийнхөө хүүхэд насны эргэлзээ ганцаардл гэвч дор нь нуугдсан тэр гэрлийг тэр таних байлаа. Гэрлээс хойш очиж бодол зогсов. Дээш хар гэж тэр хэлв. Хүү толгой өргөв. Тэгээд амьсгаагаа төр зуур тасрав. Болд гараа өргөв. Тэнгэрийн хойд зүг рүү хөдөлгөөнгүй тогтсон ганц од руу зааж эхлэв. Хожим хэр хүү томроод асуухт нь болд ийн хариулжээ. Тэнгэрийн дор хэний ч асуудал хамгийн том биш. Харагдсан шигээ байдаггүй юм. Том биш. Хит ойроос харсан учраас л том санагддаг юм. Холоос харцсаар тэгвэл шийдэгдэхгүй зүйл гэж үгүй гэдгийг ойлгоно. Харин түмэн оддын донд чи өөрийн хин асааж өгч чаддаггүй, хин ч унтрааж чадахгүй тэр гэрлээ бүү алд.
Олон түмний дунд хамгийн зоригтой үйл бол өөрийнхөө үлдэх явдал юм. Тэгээд тэр дээш түмэн одоор дүрсэн огторгуй руу харж инээмсэглэв. Тэр уудам тэнгэрийн дор хөдөлгөөнгүй тогтсон алтан гац түүний олон жилийн өмнөх шиг чимээгүй гэрэлдүүлсээр л байв. Тэр од нэг хүүгийн зүрхнээс нөгөө хүүгийн зүрхэнд гэрлээ дамжуулсаар хэдэн үеийг туусаар л байх болно. Учир нь огторгуй хичнээн уудам, хүн хичнээн өчүүхэнсч өөрийн гэрлээ алдаагүй хэн боловч хизээж төөрдөггүй хичээ. Миний хэлэх гэсэн санааг ойлгосон гэж найдаж байна. Зохиолч Мөнглөг. Таалагдсан бол сэтгэлээ үлдээгээрэй. Subscribe, like дараарай.